9 одоод ноёрхогч биеийн урлаг 22 дугаар бүлэг зэрлэг бух. Дунгчийн гайхаж бас төрөлдөж орхив. Багш нь ямар эмэгтэй тухай яриад байна вэ? Өнөөдөр чамтай тулалцсан өнөөх бүсгүй гэж Юнци нухацтай хэлв. Юу? Түүнд ямар нэг асуудал байгаа юм уу гэж Лунгчийн гайхан асуулаа. Мастер Юнци хэсэг эргэлдснээ надтай хамт яв гэв. Лунгчийн мастер Юнциг даган өмнө нь очисон бяцлаглалын өрөө рүү явв. Тэр сонирхохгүй байж чадсангүй. Тэр бүсгүй ердөө хий хоримтлуулах шатны оргил үйдэл байгаа шүү дээ. Мастер Юнци түүний талаар тусгайлан анхааруулах ямар шалтгаан байж болох вэ? Тэд өрөөнд орж хаалгаа хаасны дараа мастер Юнци орон зайн бөгжөндөө хурж нэгэн зураг гаргаж ирэв. Зургийг дэлгэхэд Лунгчийн цочирдов. Зураг дээр эртний эмийн зуухны өмнө эм найруулж буй үсгэлэнтэй ялдан бүсгүйг дүрсэлсэн байлаа. Түүнийг хамгийн их гайхшруулсан зүйл нь зураг дээрх бүсгүй түүний тааралцсан өнөөх галзуу эмэгтэйтэй бараг усны тусал мэт адилхан байсан доршин. Ганц ялгаан зураг дээрх бүсгүй маш намуухан амар амгалан харагдах бөгөөд хүмүүст зөөлөн дулаан мэдрэмж төрүүлж байв. Харин өнөөх галзуу бүсгүйн төрүүлж байсан мэдрэмж тэс өөр байсан юм. Эн чин гэж Лунгчийн тандаж асуув. Тэр зураг маш хуучирсан байлаа. Юнци яагаад үнийг гаргаж ирвэ? Энэ зураг дээрх хүн бол миний эхнэр. Мастер Юнци зураг дээрх хүн рүү харахтаа түүний нухацтай царайнд ховорхон харагдах дулаан зөөлөн төрх тодров. Лунгчийн ам ангааж орхив. Энэ бол түүний огт төсөөлөөгүй зүйл байлаа. Хэсэг зур тэр юу хэлэхээ мэдсэнгүй. Хэсэг хугацааны дараа Юнци зургийг зөөлөн хураагаад санаа алдан. Миний эхнэр өөд болоод удаж байна. Би тэр эмэгтэйг анх хараад өөрийгөө хин юм харж байна гэж бодсон. Тэглээ тайвшруулах гэж нилээд хугацаа зарцууллаа. Гэвч тэр эмэгтэй миний шав болмоор байна гэж хэлмэгц миний санар сэрэмж тэр дороо ажиллаж эхэлсэн гэв. Юу? Түүнд ямар нэг нууц зориг байгаа юм болов уу гэж Лунгчийн асуулаа. Юнци үл ялыг инээмсэглээд хариулсангүй. Тэр бас эмийн шав маш сайн авьяастай. Тэр чамаас ч илүү байж магадгүй. Тийм болохоор түүний хажууд болгоомжтой байгаарэ гэв. Лунгчийн үүнд баг зэрэг төөрөлдсөн ч мастер Юнци энэ талаар дахиж юу ч хэлсэнгүй. Тэр Лунгчийн хаш пайзыг аваад дээр нь өөрийн тусгай тэмдэглэгийг сэлэв. Тэрхүү сэлбэрт түүний сүнсний хүчний уул мөр агуулгадаж байлаа. Үүний тусламжтайгаар Лунгчийн алхимчдын холбооны эмийн сангаас нилээд үнэтэй эмийн найрлагуудыг зээлээр авах боломжтой болов. Сэлбэрийг дуусгаад тэр Лунгчийг явууллаа. Лунгчийн толгойд тоолж баршгүй олон асуултууд эргэлдэж байв. Магадгүй өнөөх галзуу бүсгүй ирсэн нь санамсаргүй хэрэг биш байх. Хэрв тэр зориудаар ирсэн бол зорилго нь юу байв? Мастер Юнциг өргөтөх гэж үү? Гэвч түүний насыг бодвол энэ нь тийм ч магадлалтай биш санагдана. Хэрвээ тийм зорилготой байсан бол тэр арай даруухан байх ёстой биш үү? Ийм догшин галзуу эмэгтэйд хэн дурлах билээ? Эсвэл мастер Юнцид өөр нууц байна уу? Тэр түүний нууц охин байх боломжтой юу? Гэвч энэ нь бас утгагүй сонсогдож байв. Хэрвээ түүнд нууц охин байсан бол тэр их нэртэй нь ямар ч хамаагүй байх ёстой. Тэгэл тэд дэндүү адилхан юм. Тэр энэ талаар бодоод толгой нь өвдсөн ч юу ч олж мэдсэнгүй. Ямар ч байсан мастер Юнци түүнд хор хүргэхгүй тодорхой тул түүний хэлснээр тэр бүсгүйгээс илүү болгоомжтой байхаар шийдэв. Тэрээр хаш пайзаа барин шууд эмийн найрлагын өрөө рүү явв. Пайзаа үзүүлэхэд туслахын царай тэр дороо асар их хүндэтгэлтэй болов. Лунгчийн зээлийн үйл явцын талаар асуулаа. Тэрээр 1-р зэрэглэлийн зээлийн эрхтэй хэрэглэгчид 5 сая алтан зоосны үн бүхий 1-р зэрэглэлийн найрлагуудыг зээлж авч болдог гэдгийг мэдэж авав. Харин Лунгчийн 2-р зэрэглэлийн зээлийн эрх нь түүнд 30 сая алтан зоосны 1-р зэрэглэлийн найрлага мөн 2-р зэрэглэлийн 5 багц найрлагыг зээлээр авах боломжийг олгож байлаа. Энэ үр дүн энэ удаагийн ирсэн зорилгыг нь бүрэн биелүүлв. Ийм их зээлийн эрхтэй болсноор тэрээр эмийн найрлагын үнд санаа зовох шаардлагагүй боллоо. Ердийн үед хэрв алхимч 5 оролдлогын нэгэнд нь амжилттай эм найруулж чадвал зардлаа нөхдөг. Хэрвээ нэг нэмэлт амжилт гаргавал асар их ашиг олдог. Харин Лунгчийн хувьд эмийн дээд эрхшээгчийн дурсамжтай тул 1-р зэрэглэлийн эм найруулахад алдаа гаргах магадлал нь тэг хувь байлаа. Хэрв түүний эмийн дүл тийм сул биш байсан бол нэг удаагийн найруулгаар гаргаж авах үрлийн тоон бүр ч их байх байв. Гэвч 2-р зэрэглэлийн эм найруулах талаар бодоод Лунгчийн одоохондоо оролдохгүй байхаар шийдэв. Түүний одоогийн эмийн дүлний хүчээр 2-р зэрэглэлийн эм найруулах нь түүнийг үхтэл нь ядраах байлаа. Одоохондоо тэр Фэнфу одоо нэгтрүүлэхэд бүх анхаарлаа хандуулах ёстой. Түүний Фэнфу одны анхны амжилт нь сайжруулах асар их орон зайтай байв. Тэр Фэнфу одоо төгс төлөвт нь хүргэж нэгтрүүлэхийг хүсэж байлаа.
Лонгжен бүх мөнгөөрөө Фэнфүү үрлийн найрлагыг хөдлөж авахыг хүссэн ч холбооны агуулгад тийм их хэмжээний нөөц байхгүйг мэдээд урам нь жаахан хугарав. Өөр аргагүй тул тэрээр 50 багц найрлага мөн босод хит хитэн нэгдүгээр зэрэглэлийн эмийн найрлагыг хөдөлж авлаа. Тэр тэдгээрийг эм болгон найруулсны дараа холбоонд эргүүлэн зарж мөнгө олох боломжтой. Phoenix Cry эзэнт гүрэн дотор тулааны урлаг маш их дэлгэрсэн бөгөөд маш олон адал явдал хайгчид байдаг тул эмийн үрэл үргэлж эрэлт ихтэй, нийлүүлэлт нь эрэлтээ хизээч гүйцэдэггүй байлаа. Азар архимчдын холбоо жудагтай байж үнийг нь хит хөөрөгддөггүй байв. Үгүй бол холбоо асар их мөнгөнд живэх байсан биз. Лонгжен холбооноос гараад шууд гэрлүүгөө явхаар төлөвлөж байв. Гэвч гэртээ харахаас өмнө гинэт маш олон хүний хашгирах хараах чимээ сонсогдсон тул тэрээр юу болохыг үзэхээр яаран очив. 10 зарц нэгэн хүнийг бүлэглэн зодож байхыг тэр харав. Нэгэн маш тарган дунд насны өнөөх хүн рүү зааж харааж байлаа. Энд юу болоод байна вэ гэж тэрээр үүмэнийг үзэж байсан нэгэн хүнээс асуув. Чи сонсвол илгээ хүртэл инех байх. Тэр 200 гаруй метр өндөр яндаг харж байна уу? Түүнийг тэр хүү барьсан юм. Эзэн нь өнөөдөр шалгахаар ирээд үүнийг хараад ууралсандаа үхэх шахсан. Тэр тэнэг хүү зургийг нь дээрээс нь доош нь харуулад уншчихаж тэр үнэндээ худаг ухах ёстой байсан юм гинлээ. Ха. Лонгжен үүнийг сонсоод бас л инээдээ барьж дийлсэнгүй. Энэ ертөнцид ийм хүмүүс үнэхээр байдаг гэж үү? Газар зодуулж хөвтөх өнөөх хүнийг хараад түүний сэтгэл үл ялэг хөдлөв. Тэр хүн тийм ч хөгшин биш. Магадгүй Лонгжентэй ойролцоо насных бололтой. Гэвч түүний бие харьцангуй урт бөгөөд маш хүчрхэг харагдаж байлаа. Тэр зүгээр л газар хөвтөөд эсэргүүцэл үзүүлэлгүйгээр тэр хүмүүст зодуулж байв. Лонгженыг гайхшруулсан зүйл нь өнөөх хүмүүсийн нудраг эсвэл өшгөлөлт түүний биед тусах болгонд нэгэн тайлбарлах аргагүй инээрэг биеэс нь гарч тэдний цохилтыг ойлгож байлаа. Лонгжены тэрхүү гайхалтай сүнсний хүч байхгүй бол тэрхүү сулхан долгионыг анзаарах боломжгүй байв. Гэвч тэр залуугаас ямар ч сүнслэг инээрэг мэдрэгдэхгүй байсан тул тэр бясалгагч биш гэдэг нь тодорхой байлаа. Залуу ямар ч хариу үйлдэл үзүүлэлгүй удаан хөвтсөн бөгөөд үр дүнд нь түүнийг зодож байсан хүмүүс өөрсдөө ядарч гар хөлн өвдөж эхлэв. Хараал тэр намайг үнэхээр үхтэл минь уурлуулж байна. Энэ тэнэг надад хэдий хэмжээний хохирол учруулж байгааг мэдэж гинөө. Түүнийг үхтлэн зод. Тэрхүү тарган эзэн өмнөх аврах том янданг харах болгондоо улам урлаж байлаа. Тэр тасралтгүй харааж очоод түүнийг хэд хэдэн удаа өшөглөв. Зогс. Хараал чи өөрийгөө хэн гэж бодов вэ? Эзэн маш их ууралсан байсан тул хэн ярьж байгааг ч харалгүй харааж орхив. Дараа нь тэр ярьсан хүн рүү харав. Харах мөчтөө тэр дороо хөлсөн цовж ээрж ихлэн залуу эзэн гэв. Зүгээр л зогс. Энд 100 алтан зоос байна. Энэ янданг буулгаж шинэ худаг барихад хангалттай хүрэлцэн. Лонгжен ийм хүнтэй маргалдаж үн тохирох гэж цаг үрхээс залхуурсан тул шууд л нэг ууд алтан зоос шидэж өгөв. Хэрэв асуудлыг баг зэрэг мөнгөөр шийдэж болж байвал тэр илүү хөтлөхийг хүссэнгүй. Бусд нь үүнийг хараад яаран зогсов. Тарган эзэн яаран залуу эзэн эн чин аваад эндээс зайл. Лонгжен хөмсөг зангидаж дуун хүйтэн болов. Тэр хүний царайг хараад Лонгжен түүнийг өөртөө ямар нэг байдлаар дотносхийг хичээх гэж буй тэнэг гэдгийг мэдэж байлаа. Тиймээс тэр шууд явуулахыг тушаав. Ийм төрлийн хүмүүс түүний нэр хүндийг унгаах байв. За би одоохон явлаа. Тэрээр хүмүүсээ дагуулan яаран холдов. Дүүмэн босоорой гэж Лонгжен газар хөвцээр байгаа залууд хэвлэв. Залуу яг л ундаж байгаа мэт харагдана. Лонгжений дуутахад л тэрээр гөлөрсөн харцаар толгоогоо өргөж өөрийг нь зодож байсан хүмүүс явсныг сая л нэг анзаарав. Та намайг аварсан хүн үү гэж тэр гайхан асуув. Бос тэгээд ярилцъя гэж Лонгжен инээмсэглэв. Тэр залуу 100% үнэнч цайлган харагдах бөгөөд хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Түүнийг босоход уймэн үзэж байсан хүмүүс бүгд дуу алтан гайхацгаав. Түүнийг газар хөвтөж байхад нь тэд зүгээр л жаахан биерхүү юм гэж бодож байсан бол одоо босож зогсоход нь бүгд цочирдож орхив. Тэр бараг 3 метр орчим өндөр байлаа. Тэр бараг л авраг биетэн байсан бөгөөд хүмүүст асар их дарамт мэдрүүлж байв. Ямар өндөр юм бэ? Лонгжен ч бас гайхав. Түүний өмнө бусад хүмүүс бүгд хүүхэд шиг харагдаж байлаа. Тэд чамайг зодож байхад чи яагаад эсэргээцээг юм бэ? Түүний ийм хүчрхэг биетэйг бас түүнийг зодож байсан хүмүүс тулаанчид биш гэдгийг хараад Лонгжен түүнийг тэднийг төвөггүйхэн унгаж чадна гэж итгэж байв. Тэд намайг муу зүйл хийсэн гэж хэлсэн. Тийм болохоор тэднийг цохиход би эсэргүүцэж болохгүй байсан юм гэж тэрээр цайлган хариулав. Лонгжен толгой сэгсрэв. Энэ авраг ир хүчрхэг байж болохч түүний оюун ухаан нь хүүхдийн төвшөнд байгаа бололтой. Тэр ийм үнэнч гинэн байгаад нь гайхах зүйл алга.
Гэхдээ зураг дээрх худгийг андуурч аврах том яндан барина гэдэг бол түүний оюун ухаан үнэхээр санаа зовоомоор байгааг илтгэнэ. Гэр чинь хаана вэ? Надад гэр байхгүй. Танай гэрт хүнд хүчээр ажил хийх хүн хэрэгтэй юу? Би маш том биетэй. Надад цалин хэрэггүй. Зүгээр л жаахан хоол өгөхөд л болно. Би маш их өлсөж байна гэж тэр гуйв. Түүнийг хариулах гэж байтал нэгэн хүн залуу эзэн бити хуртаарэ. Энэ нөхөр ганцхан мөчөд бүтэн бухыг ч идэж чадна. Түүнийг тижээн гэдэг ашиггүй шүү гэж сануулав. Үгүй ээ зүгээр л будаа байхад болноо. Надад мах хэрэггүй гэж тэрээр яаран хэлв. За яах вэ? Надтай хамт яв. Чамаа хэн гэдэг вэ? Гэж Лунгчэн асуув. Намайг Зэрлэг бух гэдэг. Баярлалаа ахаа гэж Зэрлэг бух баяртай хэлв. За би чамайг ирээдүйд бух гэж дуудаж бай. Чи намайг зүгээр л Лун ах гэж дуудаж болно гэж Лунгчэн толгой дохив. За Лун ахаа бух шууд л толгой дохлоо. Лунгчэн болон бухыг явсны дараа цугласан хүмүүс бүгд атаархаж хоцров. Тэд язгууртан хүүгийн ивэлд багтсан тэр тэнэгт атаархаж байлаа. Тэнэг хүнд аз таардаг гэж үнэн юм да. Замдаа Лунгчэн бухаас өнгөрсөн амьдралынхаа талаар асуув. Бухыг зарим сайн хүмүүс олж авч өсгсөн ч 5 настай байхад нь тосгонд нь халдвар төвчин гарч түүний тосгоны бүх хүмүүс өхөж зөвхөн тэр л амьд үлдсэн гэж ярив. Тэрээр тэнүүчилсээр эзэнт гүрний нислэлд иржээ. Тэр хүмүүст ажил хийж өгч хоол олж иддэг байсан ч эд нь хэтэрхий их байсан тул хүмүүс түүнийг хурдан хөөж явуулдаг байж. Түүний өдөр тутмын амьдрал маш хүнд хэцүү байжээ. Чи ирээдүйд намайг дагаж болно. Би чамайг дахиж хизээж өлсгөхгүй. Лунгчэний сэтгэл өвдөв. Би биеэ таньдаггүй ч зовлон нэгтнүүд бие биенээ ойлгодог гэж үг байдаг. Хэдийгээр тэдний статус өөрч хоёулаа асар их зовлон туулсан билээ. Лунгчэн саяхан л хувь тавилангаа өөрчилж чадсныг статус бол тэд тийм ч их ялгаагүй байв. Тэднийг алхаж байтал өргөн зам дээр гинэт цочирдсан хашгираан сонсогдож аврах том биед тэдний хажуугаар хурдтай өнгөрөв. Энэ бол 1-р зэрэглэлийн шидэт араатан болох улаан сарлаг хөлөлсөн тансаг сүйх тэрэг байлаа. Тэр нь замын тал гаруй хувийг эзлэн эргэн тойрны хүмүүсийг огт тоолгүй зэрлэгээр давхиж байв. Зам дээр тоглож байсан 5 настай жаахан охин аврах том улаан сарлгийг хараад айсандаа хөшиж орхив. Тэр айсандаа бултгахч чадалгүй болон хөшиж хэдхэн секундын дараа тэрээр дайруулах аюултай байлаа. Лунгчэн хүйтнээр хурхирч хүчтэй урагш үсрэхэд түүний хөлийн доорх бат бөх шалны хавтангууд хид хуваагдан бут үсрэв. Тэрээр аян мэд хурдалж охиныг тэр дороо шүүрэн аваад замын хажуу руу яаран татлаа. Түүнийг биеэ тогтворжуулах үед сүйх тэрэг тэдний хажуугаар хурдтай өнгөрөв. Лунгчэн үүнийг ингээд дууслаа гэж бодсон ч гинэт ууртай хашгираан сонсогдов. Ямар өчүүхэн бол миний замыг хааж зүрхэл вэ? Чи өвхийг хүсээ юу? Энэхүү хүйтэн хашгираантай хамт урт ташуур агаар тисгэрэн Лунгчэн рүү чиглэн ирлээ.